танаа компани корпорацийн зүгээс ч юм уу сонирхож одоо энэ л ингээд залуучуудад хэрэгтэй бас нийгэмд хандсан тийм зүйл гэж сонгож энэ бизнесийг эрхлэх болсон юм байна. За миний өөрийн ойлгож харж байгаагаар болохоор IU Group-ийн зүгээс стартап терминал энэ компаниуд энэ төсөлд санхүүжилт хийгээд харсан гол одоо тэр бизнесийн алсын хараа үүсгэх нь болохоор нэгдүгээр өөрөө ч мэдээж хэлсэн одоо нийгмийн хариуцлага боловсруулаад тэр рүү одоо ингээд офисын чиг хандлага 21-р зуунд бүгдээрийн дундын офис чиглэж байна. Дээр нь бас бүгд л одоо бизнес өргөжинд хилээд дэлхийн одоо хил хязгааргүй болоод глобалчлагдж байгаа энэ цагууд хамгийн хөгжил болохоор одоо модонд орж байгаа гэж ярьж байгаа юм дундын офисыг хөгжүүлэх нь зөв юм байна. Энд дээр гарч байгаа залуу одоо энэ бизнесмэнүүд, антрепренерууд дэмжих нь зүйтэй гэж харсаас гадна хамгийн гол харсан үнцэг бол бас миний харж байгаа шүү дээ. Харж байгаа үнцэг бол энэ сууж байгаа энэ одоо мундаг одоо залуус дараачих одоо бизнесийг одоо өргөжүүлэлт хэлэх гэж байгаа тэр санаанууд дундаас манай одоо IU Group-ийн дараагийн хэрэгжүүлэх төсөлд хэрэгтэй мундаг одоо боловсруучч гэдэг юм уу эсвэл туслан гүйцэтгэгч компани ч гэдэг юм уу эсвэл дараагийн том төсөл дээр хамтарч ажиллах боломжтой тийм бодит одоо потенциал одоо хамтын ажиллагааны түншүүд байж ах боломжтой гэж харсан учраас хэдийгээр одоо өртөг зардал өндөртэй ч гэлээ энэ төсөл одоо хөрөнгө оруулалт хийгээд хамтарч ажиллаж байгаа болов уу гэж зөв миний зүгээс бол харж байгаа. Тэгээ одоогийн байдлаар болохоор ажиллаж эхлээд 1 жилийн хугацаа өнгөрч байна. Нийт боломжтой сандлаас маань 70-аас 80% одоо түрээслэгдээд бизнес маань өөрөө тодорхой хэмжээнд эхнийхээ л одоо үед явж байна. Тэгээ цаашдаа бол нэг илүү одоо үйл ажиллагааны одоо ашигаас гадна залуучуудад стартап бизнесийнхэнд арааны бизнесийнхэн одоо accelerate гэж ярьдаг түргэсгэхэд тодорхой хэмжээнд хөв нэмэр оруулж чадсан ийм алсын хараатай зөв концепттэй бизнес болж өргөжинд хэлэх болов уу гэж IU Group-ийн зүгээс харж байгаа.